асрамжийн газарт өргөтгөл хийгдэж шинэ барьтай боллоо. Ингэснээр 200 гаруй ахмадууд үйлчлүүлэх боломжтой болж байна. Өнөөдрийн байдлаар Төв аймгийн Батсүмбэр суманд ахмадын асрамжийн газарт 100 гаруй ахмад асруулж байна. Тэнд дандаа өргөөгдүүд нь харах боломжгүй аль эсвэл хөгжлийн бэрхшээлтэй болж ирсэн ахмадууд байдаг байна. Олон улсын жижигт бол Япон гэдэг юм уу, Солонгос гэдэг юм уу, Герман гэдэг энэ улсууд бол одоо дараандаа ахмадууд бол өөрсдөө одоо тэр мөнгөтэй ахмадууд тэнд очиж асуулдаг, совилуулдаг, төлбөрөөдлөд ингэж байдаг. Тэгэхээр бол манад эсрэгээр байна. Тэгэхээр бид нар энэ зүйлийг л өөрчилж байгаа. Тэгээ ер нь бол одоо манад нэг 130 ахмадууд бол асуулдаг. За одоогийн байдлаар манай өргөтгөл ашиглалт нурснаа дээр нь 100 ахмадууд хүлээж аван дээр нь одоо энэ совил нэгсэн нэг 150 ахмадыг хүлээж аван. Ингэснээр бид бүхэн одоо Монголын одоо бүх ах дуртай ахмадууд энд ирж одоо тий зөв чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлдэг, асруулдаг, совилуулдаг ийм зохис үйлчлэгийг бид хийж байна. Эрүүл мэндийн үйлчлэл маш сайн. Энэ бол эмнэлгийн газар биш учраас совилалт хийнэ. Өдөр болгон биеийн тамир хийнэ. Биеийн тамир хийснээр бол биеийн тамирын дасгал хийснээр бол ирүүжүүлнэ. Ирүүжүүлэхээр хүний оюун санаа ирүүжнэ. Орчин тойрныг маш сайхан бүрдүүлж, улам сайхан бүрдүүлж өгч байгаадаа дараа нартаа талархаж байна. Ер нь 13 оноос хойш хуучин улсын асрамжийн төв гэж байсныг бодоход бол өнгө зүсүүд шал өөрлөж байгаа юм чинь. Тэгэхээр одоо энэ залуу та бүгдийг ингэж ажилд бол ерөөсөө итгэж зүтгүүлэх нь маш зөв юм даа л гэж бодоод маш их баярлж байна. Харин одоо өргөтгөлийн ажил хийгдснээр энд 200 гаруй ахмадууд асруулах боломж бүрдэж байна. Энд дангаан өргөтгөл хийгдээ зогсохгүй. Ахмадын асрамжийн хөгжлийн үндэсний төвийн совиллын эмнэлгийг шинээр барьж ашиглалтанд оруулжээ. Ингэснээр өмнө нь нарийн мэргэжлийн эмчилгээ үйлчилгээг зөвхөн хот руу явж хийлэгдэг байсан хүндрэл арилж ахмадууд зөвхөн асарч хамгаалал бас эмчлүүлж эрүүлжих боломжтой болж байна. Улсын ахмадын асрамжийн газар биш ахмад хөгжлийн үндэсний төв болгож өөрчилсөн. Нэр томьёог өөрчлөө зогсоогүй бид энд одоо энэ цогцбор төв байгуулах юм цаашдаа ахмадууд зөвхөн одоо энд хэн нэгэн одоо асран шаардлагатай ахмадууд ирдэг биш. Ер нь одоо хэн хүссэн ахмад ирж энд амарч хөгжиж тийм ээ нөгөн сэргээгдэж энд одоо сүүлчилгээ авах таатай орчин бүрдүүлэх энэ зорилгыг бол тавьж ажилласан. Төвийн манд барилга 130 хүн хүлээж авах юм хүчин чадалтай байсан. За дээрэс нэмж 100 хүн хүлээж авах хүчин чадал нэмээд нийтдээ 230 болж байгаа. За тэгэхээр энэ бол бараг одоо нэг дахин нэмэгдүүлж байна гэж ойлгож байна. Тэгэхээр мөн шинээр ахмадын совилалтай болсноор энд 80-аас 90 хүний ажлын байрч шинээр нэмэгдэжээ. Түүнчлэн энд ажиллах боловсон хүчнүүд Японд мэргэжил эзэмшүүлэхээр төлөвлөжээ.